ноцтой хэрэг. Америкийн Миннесота мужийн Ороно хотын гудамжинд арын салхины шилэн хагарсан нэг дугуй нь байхгүй. Chevrolet маркийн автомашин явж байв. Эргүүл хийж явсан цагдаа нар дуудлага хүлээн авч аюулгүй байдлыг хангах үүднээс машиныг саатуулж жолооч эмэгтэйг гэрт нь хүргэж өгчээ. Уг нь өдөр бүр гудамжинд гарч болох энгийн л нэг жижигхэн байдрал нэг хэрэг байсан ч тун удалгүй бүх Америкийг цочроосон аимшигт хар дарсан зүүд болон хувирв. Эмэгтэйг явсны дараа цагдаа нар эргэлзэлгүйгээр Chevrolet машины тээшийг нээтэл бүх зүйл орвонгороо эргэжээ. Holy shit. Америкийн Миннесота мужийн Миннеаполис хотын ойролцоо үзэсгэлэнт нуур сайхан байгальтай амьдрахад таатай Ороно хэмээх жижигхэн хот байрладаг. Энэ газар зүйн хувьд маш таатай байралтай бөгөөд Миннетонка нууртай хилэлдэг ба усан мандал нь хотын нийт газар нутгийн 30%-ийг эзэлдэг. Байгалийн үзэсгэлэн төгс бүтсэн газар юм. 10,000 хүрэхгүй хүн амтай энэхүү жижиг хотын эргэн тойронд нуур, цэцэрлэг түрээлэнгүүд тархан байрладаг бөгөөд нийслэл хотын болон бүс нутгийнхны амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг чухал газруудын нэг үлээ. 2022 оны 5 дугаар сарын 20-ны үрээр Ороно хотын цагдаагийн газарт нэгэн дуудлага иржээ. Нэгэн иргэн замд машин барьж явахдаа арын салхины шилэн хагарсан зүүн урд дугуй нь байхгүй. Обуудаараа шууд явж буй Chevrolet машиныг харжээ. Тухайн үед түүнд маш их хачирхалтай бас аюултай санагдсан тул тэр даруй цагдаад дуудлага өгсөн байна. Замд эргүүл хийж байсан цагдаа нар дуудлага авмагцаа уг машиныг маш хурдан олжээ. Машин дотор ганцхан залуухан эмэгтэй жолооч байлаа. Цагдаа нарын дохиогоор машин замын хажуу руу аажмаар зогсож, цагдаа нар машин руу дөхөн очиж асууж тодруулж эхлэв. What's going on? I gotta go take her car to go get fixed for winter. Okay. Was I speeding? Well, you don't have a tire. I'm going home right now to get her. Okay. Where's home? Just down the block. Do you mind if I get on my way? I really can't drive home because it's gonna break. Right. So that's why you're being stopped right now. Because you don't have a tire. Okay. So you said kids were shooting BBs at your window. When was that? Like an hour ago. They were kids that were shooting at your window, and you don't know them. Yeah. Did you think about calling the police? I chased him down, and now I'm gonna go call my insurance company. Sir, I've got to get home. I have a Okay. thing on my tire. You don't have a tire at all. Exactly. It's right. I'm not 100% understanding your story. Why is your hand all bloody? Because I was just really having a funeral issue. Энэхүү хачирхалтай жолооч эмэгтэйг Жулиса Тейлор гэдэг бөгөөд 31 настай маш их сандарсан нь нэлт тогтворгүй байгаа нь ажиглагдав. Цагдаа Жулисаг машинаасаа бууж цаашдын асуултад хариулахыг хүссэн боловч түүний тайлбар нь үргэлж нэг л хачин санагдж байлаа. So all this happened because kids were shooting BB guns at you. I was meeting with my sponsor. I went inside to go potty and adjust my feminine thing. And then I saw some kids shooting at my at my tire. And I ran out there to go get them. Didn't get a chance to wash my hands or anything. And then, are you trying to search me or something? No, because you have blood, I'm just gonna put gloves on. I don't know where that blood It's is. for my feminine, right? Цагдаа нарын хувьд энэ эмэгтэйн өгсөн хариултаас илүүтэйгээр түүний байр байдал бүр их эргэлзээ төрүүлж байв. Жолоочийн өгсөн яриа болон цагдаа нарын харсан машины байдал хоорондоо огт таарахгүй байв. Машин ийм болтлоо эвдэрчгээд байхад яаж зүгээр л сахилахгүй хүүхдүүд хийм буугаар будаад ингэчихсэн байх вүлээ? See this? This is blood. No, it's not. It was deer meat. Deer A meat? whole bag of ravioli and groceries over here. They shooting. Let me see your hand for a second. Can you just show your hand to me? How about the other side? It's just dirty. It's Okay. bloodier. It smells like death in there. Цагдаа нарын сонор сэрэмжийг улам бүр хурцлсан зүйл нь машины арын цонх болон арын суудлын орчимд цусны толб байх шиг санагдсан явдал байлаа. Цагдаа нар эргэлзээтэй зүйлсийг нэг бүрчлэн хэлсэн ч Жулиса тэрхүү цусны толбыг бугын махны цус бөгөөд өөр ямар ч зүйл байхгүй хэмээн гүрийсээр байв. Цагдаа нарын сэжиглэх байдал улам бүр гүнзгийрч машины тээшинд өөр ямар нэгэн зүйл байгаа эсхийг лавлан асуужээ. What do you have in your trunk? Nothing. Nothing in the trunk at all? Nothing. There's no deer meat or anything in the trunk? No, sir. So I was wondering if I could just get like a ticket. Or maybe no tickets would be awesome. Would you be able to get my ID back from those guys? They seem to be holding up their news. Ийм олон с ิจ зүйл байсан тул цагдаа нар Жулисаг зүгээр явуулгүй дээд удирдлагатайгаа шууд холбогдсон байна.
We got one coming here that's in charge of it all, and then he can tell us what we're doing. Is he here? I'm cold and crabby. Please let me go. We get it, and we appreciate your patience with us. I know there's a lot going on here. Well, And yeah, I mean, what's going to happen? I just want you guys to let me go. I know. It'd be nice if I didn't even have to get a ticket. Жулиса улам бүр төвчээр алдарч явахыг удаа дараа шаардаж байсан ч цагдаа нар зөвшөөрсөнгүй. Удалгүй дээд удирдлага нь ирж хэргийг хүлээн авчээ. Тэрээр нөхцөл байдлыг бүрэн дүүрэн ойлгож авсныхаа дараа Жулиса руу хандан асууж эхэлсэн бөгөөд уур амьсгал улам бүр хорцодмол болов. Сүүлд ирсэн дээд албан тушаалтай цагдаа эмэгтэйг буруутгах гэсэнгүй. Харин асуудлыг шийдвэрлэх арга замыг санал болголоо. Машин ийм байдалтай зам дээр явах нь маш аюултай тул төр хугацаагаар саатуулах шаардлагатай. Харин цагдаа нар Жулисаг яг одоо гэрт нь хүргэж өгч болно гэв. So right now, all right, I don't have any. You're not under arrest. You're not being detained, but we're not letting you take the vehicle right now. We're impounding the vehicle. I'm sorry. I don't approve of you taking the car. I object to that. I know it's an unfortunate You're thing. talking over me. Well, I can't let you over by your vehicle right now. Ингээд нэг цагдаа Жулисаг гэрт нь хүргэж өгөхөөр явж үлдсэн хэсэг нь машиныг шалгахаар үлджээ. Just curious your thoughts on one thing. We have not checked the trunk, and I have this terrible feeling about the trunk, and I've had it the whole time. Цагдаа нар удаа ярилцсны эцэст машины тээшийг нээхэр шийдэв. Тэд дотор нь хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь өөрчлөхүйц цочирдон зүйл хүлээж байгааг хараахан мэдээгүй байлаа. Whoa. What the is that? Whoa. That might be the deer meat that she took out of the car and put in the trunk. Watch yourself. That gun, we don't know if it's loaded or not. This blanket. Watch out, there's a shotgun there. There's a shotgun there. Point it that way. Well, there's weight to this blanket. Holy. All right, let's cover it. Yep. Let's go grab her. Yep. Yeah, we'll send her right now. Bayview condos. Almost. Just cover back up. Yep. She ran, so we're gonna. Pull that though, so it doesn't rain. Okay, so you get there. She ran in her car, but she's not gonna put it full. We're gonna have to go in and get her. We got a body, so we're going in. Машины тээшин дэх хүнжлийг сөхөж үзээд удирдлага болон тэнд байсан цагдаа нар бүгд цочирдон ухарчээ. Дотор нэгэн эрэгтэй хүүхдийн цогцос байв. Толгой нь байхгүй байсан бөгөөд тээшинд нэг үрлэн сумтай буу мөн байлаа. Удирдлага тэр даруй энгэрийн камера асааж, гар утсаараа зураг дарж, нотлох баримтжуулаад Жулисаг хүргэж өгсөн цагдаатай холбогдсон байршлыг нь баталгаажуулж, нэмэлт хүч дайчлан Жулисагийн гэр рүү яаравчлан очив. Police, come to the door! Police, come to the door! Open the door, we'll kick it down! Open the door! Kick it! Police, come to the door! Check that right there. Check it. Police! Check that one. Police department. Watch that one. I'll cover this one. Police, come out with your hands! Гэвч цагдаа нар Жулисагийн амьдардаг байр руу дайран ороход тэр аль хэдийнэ зугтсан байлаа. Цагдаа нар байрыг бүхэлд нь нэгжсэн бөгөөд угаалгын машин нь ажилласаар байв. Жулиса хол зүгтэж амжаагүй гэж цагдаа нарт өгнжээ. Түүний хаашаа явсныг тогтоохын тулд барилгын хяналтын камерыг шүүж үзэхэд Жулиса ганцаараа яваагүй байв. Цагдаа нарыг ирэхээс өмнө тэрээр зориуд хувцас сольж үл таних нэгэн эрэгтэйтэй хамт яаран гарч оцсон байв. Тэр эрэгтэй нь нэг том үүргэвч үүрсэн байжээ. Цагдаа нар тэр даруй Жулиса болон үл таних эрэгтэй явсан зүгт мөрдлөг хийж эхэллээ. Үүний зэрэгцээ өөр нэг баг Жулисагийн машин шатхуун түгээх станцын орчимд хүүхдийн хийм буунд өртсөн гэж хэлсэн газар руу өөр сэжүүр хайхаар явжээ. Нэгэн гэрч цагдаа нарт Жулиса энд машина хэсэг хугацаанд зогсоож хогийн сав руу ямар нэгэн зүйл хайсан болохыг хэлжээ. Цагдаа нар тэр даруй том уу тавчирч ойр орчмын бүх хогийн савыг ухаж шалгав. Тэндээс олдсон эд мөрийн баримтууд нь аимшигтай байлаа. Нэг хогийн савнаас цагдаа нар хүүхдийн машины суудал олсон бөгөөд гадна тал нь бүхэлдээ цуснд нэвтсэн байсан төдийгүй үрлэн суманд нэвт буудуулсан байв. Өөр нэг хогийн савнаас хүүхдийн цүнх олдсон бөгөөд дотор нь цусны толб тархины эдис байж болзошгүй зүйл мөн цүнхнээс нь унсан цэцэрлэгийн гэрийн даалгавар байлаа.
Гэвч цагдаа нарын огт ойлгож чадахгүй байсан зүйл бол цүнхэн дотор нэгэн сурагчийн үнэмлэх байсан бөгөөд дээр нь Эли Харт хэмээх 6 настай хүүгийн нэр, доор нь ээжийнх нь нэрийг хэвлсэн байв. Энэ нь ээж өнөөх Жулиса Тейлор байлаа. Бүх шинж тэмдгүүд болон Элигийн үхэл ээж Жулисатай гарцаагүй холбоотой болохыг илтгэж байв. Гэхдээ энэ байж боломгүй зүйл биш гэж үү? Бараг хүртэл үрээ иддэггүй гэдэг шүү дээ. Тэр чинь төрсөн ихэн шүү дээ. You got him. Don't move! Don't even touch your phone. Don't even touch your phone. Take his bag off of him. Put your hands behind your back. Put your hands behind your back. What am I doing? I didn't do You're being detained right For now. what? For what? I didn't do this. Investigation looks way too. Тухайн өдрийн өглөөний 10 цагийн үед зам дэргүүл хийж байсан цагдаа нар эцэст нь Жулиса болон үл таних эрэгтэй мөрийг олж тэднийг шууд баривчилжээ. Бодлоггүй Жулиса болон үл таних эрэгтэйг цагдаагийн газарт тус тусад нь байцаалт авахаар авчирв. Мөрдөн байцаалт гүнзгийрэх тусам үннийг олж авахд улам л хэцүү болсоор байлаа. Something. I'm just not seeing what was worth arresting us over what was in the car. Was it something bad? I mean, obviously, if we're getting arrested, it's bad. Or what was it? Julissa and Rob are then transported to the Orono Police Department. I think this will be a good spot. Walking out of the street, bolting down. Julissa? Hello. Hi, how are you? Good. How are you doing? All right, remember me, I'm Investigator Kirshner, we talked down there. Yeah. Hi. So right now, I'm here to inform you that you are under arrest. For what? Okay? You're under arrest for suspicion of homicide right now. For what? Yep, for suspicion of homicide. Homicide of who? So that's what we're gonna work on that to figure that out, okay? Жулиса огт хамтран ажиллахгүй байсан бөгөөд хэргийн талаар мэдүүлэхээс татгалзаж байнга өөр зүйл ярин булзааруулж байв. Цагдаа нар ярианы сэдвийг гол асуудал руу эргүүлж Жулисагийн хүү Элигийн талаар шууд дурджээ. Яг энэ үед цагдаа нар Жулисагийн найз залуу Робыг мөн байцааж байв. Цагдаа нар Элигийн зургийг гаргаж ирэн хүүхэд нь аль хэдийн нас барсан болохыг Робд хэлэхэд Роб ямар ч эргэлзээгүйгээр алуурчин бол Жулиса гэж хэлжээ. So what do you think? I think they killed him. Why do you think that? I don't know. Can't think it in my head. Unless there was insurance policy money, guarantee there was. No, it wasn't me. I was sleeping all night that night. But I know it wasn't me. It doesn't make sense. I was in bed all night, sleeping in her bed all night. We know that. That door would have let off. The door would have set an alarm off to her phone, let her phone know that so on and so forth that I paid. She killed him. I know she did. She told I had access to that gun, not me. I didn't know where it was. She put it away in storage or something. She said she did. And she pulled it out the same night that he dies. That's pretty fucked up. When you guys would get done shooting, she would put the gun away somewhere that you didn't know? Yeah. It wouldn't stay in the car? No. It would come into the apartment? Yeah. And then she'd put it somewhere in the apartment? I don't know where. Цагдаа нарын анхаарал дахин Жулиса руу чиглэв. We have a really good idea of who that little boy is in the trunk. So we spent all day gathering evidence, both video, surveillance from every business in the area. We spent the whole day with forensics. We've analyzed things. There's things that we know, like you were at the Shell gas station. We know that. We know what you did there. We know that because we have video. So this is your time. It's this person with blood and tissue matter, and more blood and more tissue matter, and mud and water. What do you mean blood and tissue matter? So this is your time to talk. What does that mean, blood and tissue matter? I think you have an idea what it means. Цагдаа нарын асуулт улам бүр гол цөм рүү чиглэх тусам Жулиса илт зайлс хийхийг оролдож эхлэв. Can I go home and check on my baby and check on my house and everything? Well, I thought you said Eli was with Rob. Yeah, I need to go home. I need to find my phone. You guys took my car that had my phone. It had my Well, money. right now, I know that there's nobody at your house. I know that. Would I be able to go home? Can you release me? I need to paint this picture. Okay, so maybe you can ask me questions, but I don't want to be under arrest. Like, I didn't do anything. Хэрв ямар нэг зүйл хэлэхгүй бол өөрөө дуусна гэдгийг аажмаар ойлгосон Жулиса сая нэг ам нээж цоо шинэ бөгөөд цочирдон зүйлсийг дэлгэж эхэллээ.
Жулиса бүх бурууг өөрийн хуучин нөхөр болох Элигийн төрсөн эцэг Тори Харт руу чиглүүлв. Хуучин нөхөр Торийн харгас хэрцгий, гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн бөгөөд хууль бус үйл ажиллагаа явуулдаг төдийгүй хүү Элигээ маш ихээр өөрийнхөө үгээр байлгах дуртай нэгэн гэж Жулиса мэдүүлжээ. Жулиса хүүгээ эцгээс нь хамгаалахын тулд маш их хичээж тэд удаан хугацааны турш асран хамгаалах эрхийн төлөө тэмцэлсэн байна. Эли ам өргөдөхөөс ердөө 10 өдрийн өмнө Жулиса дээр буцаж ирсэн байжээ. I was assaulted last night. What time? It'd be like midnight. I was around the area just looking for grocery stores. My baby daddy's Mexican community guys reached out to me. I stepped out of the car, started smoking a cigarette with them, and then they got really mad at me. I said, well, I'm sorry, it's not my fault. I don't think you guys anymore. I don't associate with you guys anymore. Threatening me, and then they pushed me up against the car and assaulted me. So then I got in my car. The rest I need a lawyer for. Тэрээр хуучин нөхөр Торийн хүн явуулж өөр рүү нь халтсан хэмээн тайлбарлаж бүх сэжгийг хуучин нөхөртөө тохохыг оролдов. Гэвч цагдаа нар цаг хугацаа, байршил болон бусад нарийн ширийн зүйлсийн талаар асуухад түүний хариултууд үргэлж зөрчилдөж огтхон ч таарахгүй байлаа. Цагдаа нар дахин түүнээс халдлагаас болж машины дугуй хагарч замд гарах шалтгаан босно уу гэж асуухад тэр нэг бол хутга тулгуулсан, эсвэл буу тулгуулсан гэх зэрэгээр эхнээсээ дуустал өөр хоорондоо огт нийцэхгүй зүйл ярьсаар байв. When we stopped you, had like that one flat tire. Was that something that was related to the assault? Yeah, they were the people who stabbed a hole in my tire. How long did the assault take place? A few minutes. Жулиса машин доторх Элигийн зогцсон талаар ганц ч үг цохиулгаагүй бөгөөд зөвхөн хуучин нөхрөө гүтгэхэд л анхаарлаа хандуулж байлаа. 4 цаг үргэлжилсэн байцаалтын дараа юу ч хэлхийг хүсэхгүй байгаа Жулисад цагдаа нар бүх баримтыг шууд дэлгэхээс өөр аргагүй болов. Хяналтын камерт хэрэг гарахаас өмнөх оройн 23 цаг 22 минутанд Жулиса хүү Элигээ түрдэг тэргэнд суулган гараж руу орж байгаа нь маш тодорхой бичигдэн үлдсэн бөгөөд тэрээр хяналтын камер руу эргэж харсан байна. Өөр нэг хяналтын камерт тэр хүүгээ арын суудалд оруулж хүүхдийн суудалд бэхэлж байгааг тод бичсэн байв. Энэ бол 6 настай Эли хүмүүс хамгийн сүүлд амьдаар нь харсан мөч байлаа. Нотлох баримтууд зөвхөн үүгээр зогссонгүй. Цагдаа нар Жулисагийн хувцас өвс машин дотроос үсэрсэн цусны толб болон хүний эд эсүүдийг цуглуулсан бөгөөд эдгээр нь бүгд Эли хүүгийнх болох нь тогтоогджээ. Харин аллагын зэвсэг машины тээшинд байсан бөгөөд Жулиса өөрийнхөө компьютер дээрээс хүүхдийн даатгалын нөхөн олгуурын талаар хайлт хийсэн түүх олдсон байна. Хэрэг гарахаас 2 хоногийн өмнө Жулиса зэвсгийн дэлгүүрт очиж үрлэн сумтай буу худалдаж авч байгаа дүрс хяналтын камерын бичлэгт бичигдсэн байхыг мөн олжээ. You're here and arrested and will be both charged with murder. What? You were the last person to be seen with your son. That's not true. I just told you I was. You have blood splatter that we collected from your hair, your body. I just told you I was. Body part all of your car. He was found in the trunk of your car along with the weapon that is forensically examined, and it's probably going to have some evidence that may connect you. You're charged with murder, and you're going to be booked at the Hampton County Jail. Бүх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд Жулиса ганц ч үг хэлэхгүй байсан ч түүнийг яллахад хангалттай байлаа. Гэсэн хэдий ч Жулиса яаж төрсөн хүүхдээ ингэж хөнөөж чадсныг хэн ч ойлгож чадахгүй байв. Хэргийн бүрэн дүр зураг удалгүй тодорхой болов. Америкийн Миннесота мужийн Спринг Парк хотын уугуул Жулиса Тейлор нь удаан хугацааны турш сэтгцийн өвчин болон мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх өвчтэй байжээ. Тэрээр 13-аас 18 насны хооронд хэд хэдэн удаа сэтгцийн эмнэлэгт хүргэгдэж мансууруулах бодис болон архины хамаарлын эсрэг удаан хугацааны эмчилгээ хийлгэж байсан байна. Ахлах сургуулийн дунд үеэс эхлэн Жулиса гэрээсээ дайжиж гудамжаар тэнүүршлэх болсон бөгөөд насанд хүрсний дараач амьдрал нь маш тогтворгүй байжээ. Тэрээр хуучин нөхөр Торитой нэгэн үдшилэг дээр танилцж маш хурдан дурлалцсан, удалгүй жирэмсэн болж яарвчлан гэрлэлтэд батлуулсан байна. Игдүүтэй хөөрхөн Эли хүү яг ийм нөхцөлд хорвоод мэндэлжээ. Гэвч хамт байх хугацаа уртсах тусам Тори аажмаар Жулисагийн олон муу зуршлыг олж харжээ. Тэрээр мансууруулах бодис хэрэглэхээ болоогүйгээр барахгүй, сэтгэл зүйн хувьд тогтворгүйгээс болж байн гуурлаж бухимдан, заримдаа дөнгөж төрсөн Эли хүү хүртэл үл тоомсоролдог байв. Гэр орон нь ч үргэлж Жулисагийн буруугаас болж эмх замбраагүй байдаг байлаа. Энэ бүхнийг харж шанасан Тори удаа дараалан Жулисаг эмчилгээ хийлгэж муу зуршлаа хаян хүүхдээ сайн асрахыг ятгах байжээ.
Гэвч Жулиса огтхон ч өөрчлөгдсөнгүй, харин ч заримдаа хуучин нөхрийнхөө ятгалгаас болж улам бүр догширч бүр хэвийн бус үйлдэл гаргах болжээ. Удаан хугацааны урам хугаралт болон аргагүй байдал нь хүүгийн аавыг бүр мөсөн цөхрөлд оруулав. Ийм орчин Элигийн өсөлт хөгжилтөд огт тохирохгүй гэдгийг тэр маш сайн ойлгож байсан тул эцэст нь аргагүй эрхэнд салсан байна. Салсныхаа дараа тэр хоёр Элигийн асран хамгаалах эрхийн төлөө тэмцэлдэж эхлэв. Магадгүй Жулиса мансууруулах бодис хэтрүүлэн хэрэгснээс болсон байж болох юм. Эли хүү төрөхтөөл хөл болон сонсголын бэрхшээлтэй байжээ. Бага насндаа хэд хэдэн удаа мис засалд орж сонсголын аппарат зүүдэг байв. Хэдийгээр бие махбодын хувьд асуудалтай байсан ч Эли хүү үргэлж эрч хүчээр дүүрэн байдаг байлаа. Аав Торийн загас агнуурын хэрэгслийн дэлгүүрийн менежер байсан бөгөөд хүүдээ маш их хайртай төдийгүй Жулисагийн байдал хүүхдийг гэмтээхүй гэж үргэлж санаа зовдөг байсан тул эхнээсээ дуустал хүүгийнхээ асран хамгаалах эрхийг авахын төлөө тэмцсээр байв. Гэвч энэхүү асран хамгаалах эрхийн төлөөх тэмцэл эхнээсээ л тойрож шудраг бус байлаа. Жулиса хүүхдийн асран хамгаалах эрхийг авахын тулд юугч үл хайхран тойрог гэр бүлийн хүч хэрхийлэл үлдэж хүүхдээ хүчирхийлсэн хэмээн зохиомл гүтгэлэг тарааж шүүх рүү удаа дараа гүйж хамгаалалт хүсэж байв. Эдгээр хуурамч гүтгэлгүүд нь хэвэн явагдж байсан асран хамгаалах эрхийн үнэлгээг бүр мөсөн замбраагүй болгож бүр холбогдох байгууллагууд хүртэл тойрог сэжиглэхэд хүргэв. Хүүхэд ийм жижигхэн байхад хүүхэд хамгааллын системд ихэвчлэн төрсэн эхэд нь асран хамгаалах эрхийг олгохыг илүүд үздэг. Хэдийгээр Жулиса мансууруулах бодис хэрэглэж сэтгцийн эмнэлэгт хүргэгдэж байсан түүхтэй амьдралын хэв маяг нь замбраагүй байсан ч холбогдох байгууллагууд үүнийг үл тоомсорлжээ. Ингээд шүүх 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Элид тогтоосон хамгаалтын арга хэмжээг цуцалж бүх асран хамгаалах эрхийг Жулисад олгожээ. Асран хамгаалах эрхийг авснаас хойш ердөө 10 хоногийн дараа ийм аимшигт эмгэнэлт явдал гарна гэж хэн ч төсөөлөөгүй юм. 2022 оны 5 дугаар сарын 19-ний оройн 23 цагт Эли унтахгүй гээд уйлж уцаарлсан тул Жулиса Элид хувцс өмсүүлээд машинд чирж оруулан машиныг холгүйхэн байх Тонко нуурын цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол руу унаж явжээ. Элиг хүүхдийн суудалд бэхэлж уйж байгаад Жулиса хүүгийнхээ толгоороо үрлэн сумтай буугаар буудаж цогцыг машины тээшинд нуужээ. Үүний дараа Жулиса машинаа унаад буцах замдаа дараа өдрийн өглөө нь цагдаа нарт саатуулагдсан байна. Ингээд хэрэг илэрсэн бөгөөд 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдөр орон нутгийн шүүх энэ хэргийг нээлттэйгээр шүүж эхлэв. Шүүх хурлын үеэр прокурорын өгсөн бүх нотлох баримтыг тангарахтны шүүгчид нэгтгэн Жулисагийн сэтгцийн байдал болон гэмт хэргийн холбоо хамаарлыг онцлон хэлэлцээд эцэст нь түүнийг 1-р зэргийн хүн амны хэрэг үйлдсэн гэж буруутхан бүх насаар нь хорих ял оноож хизээч магадлангаар суллагдах эрхгүй болгожээ. Хамгийн зэвүүцмээр нь Жулиса энэ хүртэл ирчгээд байхад ч өөрийнхөө бурууг ойлгоогүй л байлаа. Yes, I would like to say something. Go ahead. I'm innocent. Fuck you all. You're garbage. Үүний дараа Элигийн аав Тори орон нутгийн хүүхдийн халамжийн байгууллага болон мужийн засгийн газрын эсрэг шүүхэд гомдол гаргажээ. Хэрэв орон нутгийн төрийн байгууллагууд Жулисагийн сэтгцийн асуудал, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх зэрэг урьдчилан сэргийлэх дохиог үл тоомсорлон хуучинсаг ойлголтод баригдан Эли хүүгийн асран хамгаалах эрхийг ихтэн шууд олгоогүй бол энэ эмгэнэлт явдал гарахгүй байх байсан. Холбогдох байгууллагууд зохих хяналт болон шалгалтын хариуцлага хүлээх ёстой байв. Эцэст нь орон нутгийн засгийн газар Торид 1 сая гаруй долларын нөхөн төлбөр төлсөний дараа хоёр тал эвлэрсэн байна. Бууны дуу, бага насны гинэн цайлгын хүүгийн сайхан бүхнийг бут нэргэж, машины тээшин дэх нам гүн байдал хязгааргүй гуниг зовлон илэрхийлнэ. Жулиса бууга Эли хүү рүүгээ чиглүүлэх үед бяцхан хүү юу бодож байсныг хэн ч үл мэднэ. Магадгүй тоглож дуусаагүй тоглоомон машин эсвэл аавтайгаа явах гэж тохирсон загасчлал байсан байх. Гэхдээ л энэ нь үхэл байх ёсгүй байсан юм. За ингээд энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Таалагдсан бол дагахаа битгий мартаарай. Дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай.